Сайн байцгаана уу хоолны бичлэг part 6. Өнөөдөр борцтой мантун бууз хийнэ. Мантун буузны хамгийн чухал зүйл бол мэдээж гурил. 250 мл усан дээр 4 г давс, 4 г дрож, бейкинг паудер 4 г хийгээд 5-10 минут дулаан газар амраана. Түүнийгээ 700 г гурилан дээр хийж зураад зурсан гурилаа 30-40 минут дулаан газар амраана. Гурилаа амраажийн хооронд шанзаа бэлтэн, бортоо сайхан миксердээд халуун усанд твтэйгээ тавьчих. За шанзыг бол та өөрийнхөө дураар яаж бэлтэж болно. За би багцар мах хольсон байгаа. Тэгээд дээрэс нь төмөс луван сонгон хийсэн. Амтлагаанд давс хар перц, хурай, нунтаг, сарамс хийсэн. Гурил маань хөөгөөд ийм болсон байна. За түүнийгээ сайхан нухнаа. Хүмүүс нөгөө нэг хөөлтөн буурчгүй гэдээ сайн нухаж чаддгүй юм шиг байлээ. Би бол нэлээд сайн нухдаг. Дээрэс нь илтдгээ. Багаа илдээд хэлбэрт оруулж аваад чимхүүл надад илүү гоё нэгт олж өгч байгаа юм шиг санагддаг. За одоо буузаа жигнэн гоё хөвсгөр зөөлөн гурилтай гоё мантун бууз гаргаж авахын тулд мэдээж жигнэлт бол маш чухал. Тэгээд би өөрийнхөө жигнэх аргыг дээр бичээд тавьсан байна. Та бүхэн энэ аргаар тушаад үзээрэй. За тэгээд мантун бууз маань нэг иймэрхүү болсон байна. Урд нь бол би мантун бууз хийж чаддаггүй байсан. Тэгээд хийх дургүй байсан. Тэгээд энэ аргаар гурилаа хөөлгөж жигнэж сурснаас хойш мантун бууз нэлээх их дуртай болсон шүү. За манай хоёр хүүхд бол хоол голтгүй сайн иддэг дээ. Тэгээ яаж идхийг нь харцгаая. Энэ хүртэлүүцэнд баярлалаа.